сайн байцгаана үзэгчдээ, эдийн засгийн тойм нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаад бид та бүхэнд Орхон аймагт болсон эдийн засгийн бодлогын анх дугаар формоор хэлэлцсэн асуудлыг тоймд хүргэх болно. Салбарын бүх байгууллагын төлөвлөлийг нэг дор цуглуулсан энэ удаагийн чуулганаар эдийн засгийн нөхцөл байдалд цаашид ямар сорилт тулгарч байгааг тодорхойлж хөгжлийн шийдлээ ярилцсан юм а. Он эдийн засгийн хувьд сорилтын жил байна гэж салбарынхан үзэж байна. Улс төрийн нөлөөнд автсан мөнгөний бодлого аврах, жил бүр алдагдaltaй баталж ирсэн төсвийн бодлогодоо өөрчлөлт хийх цаг болсныг тэд тодорхойллоо. Төсвөө байнга алдагдaltaй баталж бонд гаргах замаар тэр алдагдлыг нөхөх тогтолцоог халах нь эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах гол арга замаа гэж салбарынхан харж байна. Өмнөх жилүүдийн биднээс сургамж гэдэг юм уу, гашуун туршлага маань юу вэ гэхээр төсөв бүр 24% хүртэл алдагдaltaй асар их хэмжээний төсөв дамжиж эдийн засгийн мөнгө урсж исэн. Тэгэж урсж явахдаа бол зөвхөн тэр алдагдлаа нэмээд зогсохгүй өшөө олон ийм төсвийн төстэй сувгуудыг бий болгосон хөрөнгө оруулалтын хөгжлийн банкар дамжсан ийм төслийн шинжилгээ арга хэмжээнд санхүүжилж исэн. Монгол банк үн докторжуулах хөтөлбөрөөр бас асар их хэмжээний мөнгийг бол бас ингээд гаргасан. Орлогын төр зүрийн үнийн өсөлтийг дагсан төсвийн зарлагын тэлэлт нь бол урт хугацаанд бол ямар ч доктортой байх үндэсгүй. Дээрээс нь энэ зарлага талдаа бол үр ашиг сахилга бат гэдэг бол нэлээд муу байсан. Энэ нь бол эргээд төсөв тал дээр бол нэлээд дарамт учруулсан байгаа. Энэ бүгд чинь эргээд эдийн засагт асар их сөрөг үр дагавар явуулсан учраас бид өнөөдөр бол мөнгөний бодлого төсөв бол хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Хэрвээ төсөв танагдчихвал мөнгөний бодлогод орон зай бий болж гин гэсэн үг илүү их банкар дамжиж бодис сектор руу бүтээн байгуулалт үйлдвэрлэлөө очих мөнгө очиж гин гэж ойлгож байна. Цаашдаа бид нар эндээс гол нь ямар ч сургамж авах вэ гэхээр төсөв мөнгөний бодлогын харилцаа уялдаатай бодлогыг бол маш сайн барих хэрэгтэй. Дээрээс нь тухайн нөхцөл байдалд бий болох бодлого хэрэгжүүлэхийн эрх зүйн орчин болоод макро эдийн засгийн орчны энэ өртөч нөхцлөөс бол банк сэргийлж явах нь зүйтэй гэж анхаарчаа. 2005 оноос хойш төсвийн орлого зарлагын өсөлтийн үзүүлэлтийг дэлгэцэнд харуулж байна. 2012 он хүртэл төсвийн орлого зарлагын өсөлт ойролцоо түвшинд хэлбэлзэж ирсэнд үр зураг харагдаж байгаа юм. Тэгвэл 2013 он гарснаас хойш төсвийн орлого зарлагын зөрүү маш их хэлбэлзэлтэй байгаа нь энэ үзүүлэлтээс харагдаж байна. За төсвийн орлоготой нийцээгүй төсвийн зарлагын хит өндөр өсөлт нь гадаад өрийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Графикийн хамарч байгаа хугацаа 15-6 жил байна тийм ээ 2000 оноос хойш. Тэгэхээр бид нэгэнт эдийн засгийн бодлогын өргөн хүрээтэй бодлого ярьж байгаа бол яг л ийм өргөн хүрээнд л авч үзэх хэрэгтэй. 1-2 жилийн тухайд биш. Яг тэгэхээр макро эдийн засгийн бодлого маань өөрөө бүгдээр л мэдж байгаа. Энд мэрэгчтэй хүмүүс орч ирсэн. Богино дунд урт хугацааны 3 ялгаатай бодлого байгаа ш цав хугацааны үед. Гурлаа өөр ялгаатай. Энэ эднэрийг бол хольж болохгүй. Урт хугацаанд хэрэгжүүлэх бодлого маань тустай. Ялангуяа бидний сүүлийн үед хэрэгжүүлээд байгаа орон сууцны ипотекийн зээл бол өөрөө маш урт хугацааны олон үр дагавартай бодлого шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд бол нэг жил хэрэгжүүлээд нэг жил зогсоогоод ингэж байж ерөөсө болохгүй үр дагавар ихтэй бодлогод учраас энэ бодлогыг нэлээд хэмжээчтэй урт хугацааны бодлого гэж бодож авч явахгүй бол энэс болж нэг өндөр хөгжилтэй орнуудад айхтар сөрөг үр дагавар гарсан жишээнд би мөнгөний бодлогыг явуулахдаа хэрэглээний тодорхой бараа бүтээгдэхүүн рүү хандсан тийм бодлогыг явуулах юм бол нөгөө талдаа үлдсэн бараа бүтээгдэхүүн дээр инфляц алдах юм байна гэсэн ийм сургамжийг өгж байгаа юм шиг байна. Тэгэхээр эндээс юу гэж авч үзэж гэнэ вэ гэхээр ерөнхийдөө инфляцийг явуулахдаа нийт бараа бүтээгдэхүүн рүү хандсан ийм үнэ бууруулах бодлогуудыг авч хэрэгжүүлэхгүй болохгүй юм байна гэсэн ийм сургамжийг өгсөн. Цаашдаа маш их анхаарах ёстой зүйл бол өнгөрсөн 12-аас 16 онд олон улсын байгууллагууд биднэрт байнга ийм дүгнэлт өгч байсан тухай бүртэн тийм ээ. Төсөв мөнгөний бодлого бүх асуудал дээр. За ийм Дэлхийн банкны мишн байна. Валютын сангийн ажлын хэсгийн дүгнэлтүүд тухайн жил бүрийнх нь байж байгаа 9 он. Энэ дээр хэрвээ бид анхааралтай уншвал тухай бүртэн бидний гаргаж ирсэн алдаа дутлагуудыг анхааруулаад явж байна. Тэгээ энийг бид үндсэндээ олон улсын байгууллагын дүлэмжийг нэлээд үл тоосон, ойшилсан тухайн үед ач холбогддог үгэн болов уу гэж харж байгаа, эргээд харж байгаа. За Төв банк засгийн газрын бодлого нь хоорондоо зөрчилдөж төсөв мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж чадахгүй байгаагаас үүдэн гарах хор нөлөө нь асар их байна. Тухайлбал Чингис бондын хөрөнгөөр төмөр зам барьж уулуурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилготой байсан. Гэвч мөнгө нь ороод ирэхэд зарцуулалт нь өөр болж хуурсан жишээг банкны салбарынхаа сануулж байлаа. Мөн гадагшаа гарч байгаа валютын урсгалд хяналт алга байна. Монголоос гарч байгаа мөнгө Монголдо эргээд орж ирдэг тогтолцоо хэрэгтэй байгааг уулуурхайн компани төлөөллүүд илэрхийлж байлаа. Тэгээ юу гэж ярьсан бэ гэхээр энэ мөнгөөр бол бид нар очиод шууд уулуурхайнд бүтцээ барьнаа. Энэ бол зөвхөн мөнгөний 3/1
3.1-ийг засаг гаргана, 3.1-ийг гадаадын хөрөнгө оруулагчид гаргана, 3.1-ийг манай дотоодын хөрөнгө оруулагч компаниуд гаргана. Ингээд 1.5 тэрбум доллараар бид нэр 4.5 тэрбум долларын нийт бүтээн байгуулалт хийнэ. Одоо шууд төмөр замаа бариад эхэлнэ, оюу толгоогоо явуулна, 5 толгоогоо явуулна. Ингээд бид нар бол өстой 5 жилийн дараа халаад өгнө гэсэн ийм юм ярьж явсан. Тэгээ эренгүүтээ шууд суурин дээр засгийн байр суурь хэрэгсэн. 5 толгоо гацаасан, оюу толгоо гацаасан. Нөгөө энэний дараа орж ирнэ гэсэн 2-3 тэрбум доллар сургаггүй алга болсон. Валютын урсгалын хяналт алга. Гадаад бол нэг capital control гэж ярьдаг шүү дээ. Тийм ямар нэгэн урсгал алга. Одоо өнөөдөр өнгөрсөн жил гэхтэл одоо 17 онд Эрдэнэс 5 толгоогоос гэхтэл одоо манай гашуун сухад автозамаар 20 сая тонн нүүрс тээвэрлсэн байна. Тэрэн дээр одоо зүгээр дунджаар ингээд одоо зарим үед бүр $35 хүрсэн 1 тонн нүүрс тээвэрлэхэд ер нь дунджаар бол $20 бол тээвэрлсэн. Ингээд бодоход $400 сая одоо тээврийн зардал ерөөсөө хятадын худалдаа авагч нарлууд гарсан байна. Монгол үлдээгүй. Төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаагүй байдал, дээрээс нь одоо бодлогын зөрчилдөө, амлснаа биелүүлээгүй, тохиролцсондоо хүрээгүй энэ алдаанаас бол бодит амьдрал дээр ийм шокууд үүссэн байхаа гэж бодож байна. Одоо жишээ нь оюу толгойг ярьж байна. Оюу толгой гэхтэл одоо өнгөрсөн жил $160 сая одоо ингээд цахилгаан эрчим хүчний төлбөрт төлсөн байх жишээний. За одоо ингээд Монгол улс чинь жилд 1,200,000 тонн бензин шатхуун оруулж ирдэг гэж байгаа. Энэ дээр бол одоо 800 саяас тэрбум доллар тий бас ингээ гараа явчихдаг. Тэгэхээр ингээд том ингээд одоо гол ингээ хөдөлж байгаа уул уурхай эдийн засгийг хөдөлгөж байгаа ингээд гол одоо цахилгаан эрчим хүч тээвэр одоо түлш гэхтэл ерөөсөө хэдэн тэрбумаар ингээ буцаад урсаа гараа явчихдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо би бас энэ Монгол банкыг бас юу хийгээсэй гэж хүсэж байна вэхээр яг бодит эдийн засгт яг ямар хэмжээний мөнгөн урсгал хаашаа урсч байна. Энийг нэгдүгээрт бол тогтоох хэрэгтэй. Улсын гадаад дүрийн дарамтыг багасгаж, бондоос бондын хооронд зээл төлдөг нөхцөлийг арилгах ажил эдийн засгийг хөл дээр нь зогсоох эхний алхам байна гэж салбарынхан үзэж байна. За эдийн засгийн бас нэг эрсдэл бол уул уурхаагаас хараат байдал, хөрөнгө оруулагчдын итгэл дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхийн эдийн өсөлт бууралт манай зах зээлийг тэр чигт нь хөдөлгөж байна гэж хэлж болохоор байгаамаа. За тиймээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бодлого бол эдийн засгийн төрөлжилтөөс гадна экспортын төрөлжилт гэдгийг форумд оролцогчид тодотгож байна. 2017 онд эдийн засаг том зургаар харахад өсөлттэй гарлаа. Гэвч эдийн засгийн гол үзүүлэлтүүд сэргэж эхэлсэн эерэг өөрчлөлтүүд ажилтгүйдэл буурахад нөлөөж чадахгүй байна. Уул уурхайн түүхийн эдийн орлогын тодорхой хувийг ард иргэдийн амжиргааг сайжруулахад зориулж, байгалийн баялагын сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд уян орчныг бүрдүүлэх тухай асуудал чуулганы дараагийн сэдэв байлаа. Иргэд хувийн эвшний зээлийн өсөлтийг дэлгэцэнд харуулж байна. 2017 онд иргэдийн зээл тэр дундаа цалин тэтгэврийн зээл өсөлттэй гарсан үзүүлэлт байна. За гэсэн ч аж ахуйн нэгжүүдийн зээл эсрэгээр буурсан дүнтэй байгаамаа. Цалин тэтгэврийн зээл нэмэгдсэн нь иргэд орлогоороо амжиргаагаа залгуулах боломж нууцтай холбоотой гэж тайлбарлаж болно. За харин аж ахуйн нэгжүүдийн зээл авах нь буурсан нь бизнесээ өргөжүүлэх боломж чадвар суларснаас үүдэлтэй гэж харж болохоор байна. 5 жилийн өмнө бол дотоодын төлөвийн 10% байсан бол өнөөдөр бол 37% хүртэл маш хурцтай босч байгаа. Энэ эргээд өрхийн санхүүтэй зээлийн хүний төлбөрөөр дамжаад бол дарамтууд учирч байгаа. Нөгөө талд нь гадаад шок, дотоод шокнд бол өрхөд шок гэдэг маань жишээ нь татварын өөрчлөлтүүд байж гэн, инфляцийн өөрчлөлтүүд, валютын анхны өөрчлөлтүүд, гэх зэргийн өөрчлөлтүүд маань өрхийн санхүүтэй бол маш том дарамтуудыг бий болгох болмаар тэр маань зээлээ эргүүлж төлж чадахгүй байдлаар өрхөө санхүүгийн тогтвортой байдлыг эрсдэл учруулах гэдэг энэ агуулгаар нь бол хоёр дахь том шалгалт бол монголчуудын ядуул өрхийн хэрэглээний зээлийн өсөлт байна гэдэг асуудал явж байгаа. Нөгөө талаас орлогын тэгш хуваарлалт гэдэг зүйл манай далдагдсан нь эдийн засаг хүндрэхэд ядуу иргэдийн тоо огцом өсөх эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна. За дундаж цалингийн үзүүлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд танилцуулах гэж байна. Нийт ажиллагчдын 8% нь 240 мянга хүртэл цалинтай байна. За 5.7% нь 300 мянган төгрөгийн цалинтай, 17.8% нь 300-аас 500 мянган цалинтай. За хамгийн өндөр хувийг буюу 500-аас 900 мянган төгрөгийн цалинтай иргэд 36%-ийг эзэлж байна. За 900 мянгаас 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай иргэн 16.6%-ийг эзэлж байгаа юм. За 71 мянган хүн буюу 11.7% нь 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай байгаамаа. Тэгэхээр энэ үзүүлэлтээс харахад ер нь бол нийт иргэдийн дийлэн хувь нь дунджаас доогуур цалинтай байгааг харагдаж байна.
нийт ажиллагчдын 70% нь дундаж цалиндаа хүрэхгүй хэмжээний цалин авдаг байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд нөгөө баялагын тэгш бус хуваарлалтыг илэрхийлж байдаг. Энд дахиад үрхийн хэрэглээг ярьсан зүйтэй байх. Хүн амын хамгийн чинээлэг одоо 20%-ийн хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20%-аас 5.4 дахин их байна гэсэн статистик үзүүлэлт байна. Энэ маань өөрөө нийгэмд иргэдийн тэгш бус байдлыг илүү бий болгоод байгаамаа. Ажилтан иргэдийн дийлэнх нь ийхүү дунджаас доогуур цалинтай байгаа нь эдийн засгийн хүндрэл ард иргэдэд шууд нөлөөлөх эрсдлийг илүү нэмэгдүүлж байна. Тиймээс ард иргэдийн амжиргаа орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. 2017 оны урьдчилсан тооцоогоор улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.9% өснө гэсэн урьдчилсан үндэсний статистикийн хорооноос гаргасан. За үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 4.1%-аар боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 25.5%, харин худалдааны салбар 10.4%-аар өсөх нь одоо голд нь нөлөөсөн гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс энэ онд хэрэгжих хөрөнгө оруулалтын гол ажил хөдөө аж ахуй болон боловсруулах салбарыг дэмжихэд чиглэх юм байна. За богино хугацаанд гэх юм бол хөдөө аж ахуй уул уурхай салбарууд дээр төлөв ажиллаж байна. Эхний ээлжинд одоо Монгол улсын экспортод нэлээд голлох байр суурь үзүүлдэг ноолорын чиглэлийг нэгдүгээрт дотоодынхоо хэмжээнд боловсруулах хүчин чадлыг дээд зэргээр болцооны хэмжээнд нэмэгдүүлэх. За хоёрдугаарт бусад чиглэлээр экспортод гарах болцоонуудыг бас дэмжиж явахаар ажиллаж байгаа. За Монгол улс бол жилдээ 8-9 мянган тонн ноолорынхаа зөвхөн 1000-аас 2000-ийн хооронд боловсруулад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. За энэ хэмжээг бол дотоодын аж ахуй нэгжүүд за дунд хугацаанд 40-50%, за урт хугацаанд бол 100% боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох чиглэлээр хамтарч дэмжиж ажиллаж байгаа. Баруун бүсдээ бид нар дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц баригдана. Үүнийг дагаад дулаан цахилгаан станц баригдсаныг дагаад том хөдөө аж ахуйн зохицлуурууд баригдах тэр нөхцөл болцоонд бүрдэж байгаа. За тэгээд энэ дээр дурддаг боловч аялал жуулчлалын салбар бас Монгол улсын бас энэ томоохон хэмжээний экспортын орлогыг олох, үйлчлэгээний экспорт олгохын болцоо байгаа. За үйлдвэрлэлийн зөрүүг тооцоолсон графикаас харахад эдийн засгийн идэвхжил уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлээр тодорхойлогдож байна. За тодруулж хэлэх юм бол уул уурхайн салбараас бусад төрлийн үйлдвэрлэл идэвхжих нь эдийн засгийг одоо идэвхэд оруулах юм орчин нөхцөлийг бүрдүүлж чадхаар байна гэж харж болно. 2007 оноос 2017 он хүртэлх жил бүрийн 1-р улирлын үзүүлэлтэд харьцуулсан Монгол банкны судалгааг энд харуулж байна. За хэрвээ уул уурхайгаас бусад төрлийн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх юм бол эдийн засаг цаашдаа хөгжих орчин нь бүрдэх таатай боломж бий болно гэдэг нь энэхүү үзүүлэлтээс бас харж болохоор байгаамаа. Өнгөрсөн хугацаанд бол Монгол улс бас баялагынхаа орлогыг тодорхой түвшинд бол олсон уу олсон. Гэхдээ тэр баялагын орлогыг буцаагаад яг дид үтсийн хөрөнгө оруулалтууд, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, боловсролын хөрөнгө оруулалт, дараагийн тогтвортой өсөлтийг бий болгодог тэр хүчин зүйлстэй хөрөнгө оруулж явах хэрэгтэй. За харамсалтай нь өнгөрсөн тухайн 10 жилийн май бидний авч байгаа хамгийн том сургамж маань байгалийн баялагаас олсон орлогоо өөрөө буцаагаад яг тогтвортой орлого бий болгодог, хөгжил бий болгодог зүйлдээ зарцуулж чадсангүй гэдэг том сургамж байгаа. Иймэрхүү томоохон стратеги аж холбогдолтой одоо үйлдвэрүүдийг байгуулж орлогыг нэмэгдүүлж энэ утгаараа бас ингэж ядуурлыг бууруулсан одоо бүх асуудлууд нь одоо уялдаа гинжтэй үүсэж байгаа болохоор ерөнхийдөө бол баялагийг зөв ашиглаж баялагын орлогоо ерөнхийдөө энэ стратегийн аж холбогдолтой үйлдвэр болон бусад харьж он зориулсан зүйтэй байна гэдэг нь бол ялч шаардлагатай байгаа. Иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд гол дэмжлэг болох өөр нэг зүйл бол зээлийн хүүг бууруулах. 2018 онд эдийн засаг энэ хിവэрээс сэргэлттэй байвал зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Манай эдийн засгийн байнгын орооноос бол Монгол банкны чиглэл үүрэг өгөх, сангийн ам чиглэл үүрэг өгөх, дээрээс нь санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж энэ нэг одоо зээл арилжааны банкнуудын холбоо энэ гэдэг энэ зээлдэрс яг арилжааны зээлэнд оролцдог бүх байгууллагууд яг хариуцсан чиглэлээр нь бол үүрэг даалгавар өгөхөөр бол тогтоолын төслийг бол бэлдэж байна. Бид нар болохоор эдийн засгийн суурь зохицоор нь сайжруулж ижил энэ одоо зээлийн хөв буурах асуудлыг ярихаас наан бол боломж байхгүй. Гэхдээ 18 он бол бас зээлийн хөв бууруулаад авахын боломжууд нь гарч ирнэ. За ядуурл өрийн зээлийн дарамтыг бууруулж байж эдийн засгийг хөл дээр нь зогсоох орчин бүрдэн ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд салбарын бүх байгууллага нэг бодлоготойгоор хамтран ажиллах хэрэгтэй гэж эдийн засгийн бодлогын анх дугаар форумд оролцогчид дүгнэж байна. Өнгөрөх 7 хоногт эдийн засаг, санхүүгийн салбарт өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллийг бид энэ удаагийн дугаарт тоомлон хүргэлээ.
Би сэтгүүлч Санчирмаа та бүхэн манай нэвтрүүлгийг эдийн засгийн тойм нэвтрүүлгийн Facebook хуудас болон MNBC-ийн цахим сайтаас нөхөж үзэх боломжтой. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.